Ярьж эхлэх үү? Болоогүй юу? Гарч байгаа юм уу? За гараад эхлэнгүүт нь эхлэх үү? За би нөгөө шинээр гаргасан үдэс төгс цомогтой зориулаад шинэ гарсан цомогтой зориулаад лайв хийсэн чинь түрүү жоохон саат гарлаа. Би өөрөө микнийхээ тохиргоог хийгээгүй байсан байна. За тэгээд би нөгөө нэг ишлээс яриагаа эхэлж исэн байгаа юм. Хэрвээ эмэгтэй хүмүүр өөрийнхөө гоо сайханд итгэдэг болчих юм бол энэ дэлхий дээр байгаа бизнесүүдийн тал нь байхгүй болноо гэсэн үг байдаг тий. Үнэхээр бидний энэ арьс бие арчилгаатай холбоотой гоо сайхны салбарууд за тэгэл одоо энэ ангаах ухаан, спорт, хүнс, оюун санааны олон салбар, урлаг, entertainment бас одоо хувцастай холбоотой олон бизнесүүд үүндээ байхгүй болох байлаа. Ер нь тэгж ярьдаг шүү дээ тий. Хамгийн аюултай эмэгтэй бол өөртөө итгэлтэй эмэгтэй гэж. Тэр эмэгтэй өөрийнхөө үн цэнийг мэднэ, өөртөө юу хэрэгтэй хэрэггүйг мэднэ. Тэр эмэгтэй өөртөө сэтгэл хангалуун, өөртөө ингээ хандсан тий. Тэгэхээр зэрэг тэр өөртөө үнэхээр ингээ хангалуун байгаа хүнд олон зүйл хэрэггүй байдаг. Харин өөртөө хангалуун биш хүнд маш олон зүйл хэрэгтэй байдаг. Тэр олон хэрэгтэй зүйлсийн нэг нь бас мэдээж хувцас байдаг. За миний анхны мэрэгжил бол хувцсны зураач гэдгийг та нар мэдэх байх л та. Тэгээд би одоо анх ингэж хувцсны зураач болох гээд суралцаж эхэлснээс хойш гэд үзэх юм бол 30 гаруй жил хэдэн асуултыг бодсоор явдаг. Хүн ер нь гой сайхан харагдахын тулд ямар их одоо ирч хүч, амь нас одоо баг бүх амьдралаа зориулдаг юм бэ? Тэгээд тэр бүх зүйлийг одоо өөртөө бий болгосноор тий гоо сайхныг бий болгосноор бид нар яг чухам юуг олж авдаг юм бэ гэдгийг би олон жил одоо ингэж бодож явсаар хагаад одоо бас нэлээд олон хариултыг олсон. Тэр олсон хариултуудаа та бүхэнтэйгээ ингээ хуваалцахад бас харьцангуй бэлэн болсон байна л та. За нэлээд олон жилийн өмнө одоо миний санджаагаар бол бараг 15 жилийн өмнө гэх юм уу да. Миний нэг одоо үзэл санаа нэгтэй гэдэг юм уу эмэгтэйчүүд байсан. Бид нар ингээд юм ярилцж хахад амгалан чи одоо хувцсны дизайнер мэрэгчлээ чи ингээ хувцсны талаар лекц уншаач ээ. Бид нар чиний анхны шавнар одоо сонсогчд болох болноо. Мэдээж хэрэг бид нар одоо ингээд юу гэдгийг хувцсны бүх одоо дэнчин бооцоо тавиад зөвхөн гоё хувцлахын тулд энийг сонсож байгаа биш. Одоо чиний нөгөө яриад байгаа тэр дотоод гоо үзэсгэлэн дотоод жинхэнэ царайгаа олж харах гэдэг зүйлийг чинь бид нар хиймээр байна. Бид нар одоо тэр царайгаа одоо тэр чиний хувцсны тухай лекцүүдээр дамжуулж олмоор байна гэж ярьжсэн. Би тэгээд за тэгнэ би бэлтнэ гэж хэлжсэн. За 10 жилийн дараа бид нар уулзахад би сэтгэл судлалаар сурдаг болчихсон. За би хувцс одоо урдных чигээ сонирхоо болсон. Урлаг руу ч гэсэн би ингэж одоо өргөн цар хүрээтэйгээр орхоо болсон. Яг уу цөөн удаа боловч их гүнзгий ордог болсон. Миний ингээ хандлага хувцас болон урлагт хандах миний хандлага өөрчлөгдсөн гэж би хэлжээ л да. Тэгэхэд нэг найз маань хэлжсэн юм. Тэмээ амглаа одоо хүн болгон өөрчлөгддөг. Чи ч гэсэн өөрчлөгдсөн байж болно. Одоо магадгүй оронгороо ч гэсэн өөрчлөгдсөн байж болно. Тэгтээ чамд ингээ хувиршгүй байдаг нэг чанар байгаа. Чи ингээд үннийг хэлхийг ирмэлцдэг. Тэр үнэн чинь л биднэрт хэрэгтэй байгаа юм. Олон хүнд чиний лекц таалагдахгүй байж болно, хэрэггүй байж болно. Гэхдээ чиний лекцийг одоо энэ хувцастай холбоотой лекцүүдээр чинь одоо нүдэн нээгдэх, тэр хүний сэтгэлд цонх хаалга нээгдэх ийм хүмүүс бас байгаа. Чи тэр хүмүүст зориулаад одоо хувцсны талаар юу гэж бодож явдаг, үнэлж явдаг. Энэ үнэлгээгээ магадгүй одоо давуу тал нь чи сэтгэл судлаачийн үүднээс бас урлаг судлаачийн үүднээс хэлээч гэж хэлж иж билээ. За тэгээд энэ лекцүүд маань тэгэхээр зэрэг нэлээд урт удаан хугацаанд ингэж боловсрсон миний дотор тэр зүйлийн үр дүн юм байгаа юм. Бид нар дотоод гоо үзэсгэлэнгээ олж харахад мэдээж амаргүй. Анх бид нар өөрснийгөө толинд хараад өөрийгөө таньдгүй байсан шиг тий өөрийнхөө царайг хараад энэ бол би гэж мэддгүү байсан шиг дотор царайгаа олонх маань таньдгүй. Тийм учраас бид нар энэ дотоод царайгаа гаднаас дандаа хайж явж байдаг. Гадна бусдын хандлагаар биднэрт хандж байгаа бусдын хандлага харцаар бид нар өөрийгөө баримжаалдаг болчихсон. Нийгмээс биднэрт маш олон стандартыг тулгын хүлээлгдэг те. Чи ийм царайтай байвал, ийм бие галбартай, ийм өгөгдөлтэй, чи ингэж хувцалдаг байвал, ингэж бие авч явдаг байвал одоо гоо сайхан гэж үнэлэгдэнэ. Хэрвээ үгүй болвол энэс хэрвээ чи өөр байх юм бол чи гой сайхан бишээ гэдэг одоо үзэл санаа тээж явдаг
тийм хүмүүс бид нарыг хүмүүжүүлсэн. Өнөөдөр бид нар харамсалтай энэ итгэл үнэмшлийнхээ бас тэгчэд болчихсон явж байгаа. Тэгээд өөрсөндөө дандаа энэ нийгмийн үзмжээр бид нар дүн тавьдаг. Харамсалтай нь ихэнх маань таархан дүн авдаг те. Тэгээд энэ үнэлгээ энэ дотроо дутж байгаа энэ сэтгэлийн хоосноо нөхөхийн тулд бид нар дандаа гаднаас янз бүрийн гоо сайхны хэлбэрүүдийг одоо өөртөө наадаг, буддаг, авчирч одоо суулгадаг гэх юм уу да тий өөрийгөө засч янзалдаг энэ стандартын үндсэн дээр тэгээд мэдээж тэдний нэг нь бол хувцас байна л да. Харин миний энэ овц төгс цомог бол энэ хувцалтаар дамжуулаад хувцс гэдэг зүйлээр дамжуулаад өөрийнхөө дотоод царайг олж харах, дотоод гоо үзэсгэлэнг олж харах, өөрийнхөө одоо дотоод гоо үзэсгэлэнтэй эвлэрэх, өөрийгөө би гоо үзэсгэлэнтэй, би бол өөрөө гоо сайхан гэдэгтээ эвлэрэхэд л одоо туслах юм байгаа юм. Энэ замыг одоо би та бүхэнд хувцаар дамжуулж харуулах юм байгаа юм. За эхний лекц болох сэтгэлийн гэргээд лекц маань гарсан байгаа өнөөдөр. Тэгэхээр зэрэг энэ лекцэнд бол голдуу би ер нь хувцс гэж юу юм бэ? Бид нар яах гэж хувцалдаг вэ гэдэг талаар яг их ярих байх л та. Тэгэхээр хувцас биднэрт аврал болдог. Хэрвээ бид нар өөрснийхөө зорилгыг тодорхой мэдчих юм бол юу хүсэж байгаагаа юунд хурж очих гээд байгаа юм те хаана хүрэх гээд байгаа юм гэдгийг маш тодорхой мэдчих юм бол хувцс биднэрт олон хаалгыг нээж өгнө. Бас хувцс биднэрт маш сайн багш болж чаддаг. Бидний сэтгэл одоо энэ амьдрал донд те энэ далайд амьдралын далай донд биднэрт гайхамшигтай баян бүрд гайхамшигтай арал болж чадна. Бас хувцс биднэрт маш том сорил болдог. Зарим үед бартааж болдог. Тэгэхээр зэрэг энэ бүхнийг яаж ялгаж салах вэ гэдэгт энэ сэтгэлийн гэр лекц маань танд туслах байх гэж бодож байна. Бид бүхэн дотроо бүгдээрээ сэтгэлийн гэрээ бүтээж явдаг. Өөрийнхөө сэтгэлийн орд харшийг те энэ түрүү миний хэлээд байгаа энэ амьдралын далай донд бидний хамгийн ихтгэлтэй оргинол болдог, хамгийн ихтгэлтэй нүмер нөөлөг, бидний өмгөөлөл болдог сэтгэлийн гэрээ дотроо бүтээж явдаг. Энэ гэрээ маань нэг хэсэг нь хувцас байдаг. Тэгэхээр зэрэг бүгдээрээ одоо гэр оронтой, дотоод тусгаар тогтнолтой, бусдаас оргинол хайдаггүй, айлд хонц болж явдаггүй ийм болохын тулд хувцас биднэрт туслана гэж бодож байна. Энэ одоо цонхыг нээхэд миний энэ лекц овдос төгс цомог маань бас та бүхэнд туслаасай гэж хүсэж байна. За ингээд удахгүй бас дараагийн лекцээрээ уулзна. Хэд хоногийн дараа би ахаад бас тэр лекцээг гарах үеэр та бүхэнд шинэ лайваараа учрна гэж бодож байна. За ингээд түр баяртай.